Банер дээр дарж өөрийн хувьцаа эсвэл нэгж ирэх эзэмшиж буй компанийг сонгоно. Регистрийн дугаараа оруулж санал өгөх хэсэг рүү шилжинэ. Дэлгэцийн дээд хэсэгт хувийн мэдээлэл, хувьцааны тоо харагдах бөгөөд хурлын материал цэс дээр дарж хурлын материалтай танилцаарай. Санал өгөх цэс дээр дарж хэлэлцэх асуудалд саналаа өгөөрэй. Ард апаараа хувьцаа эзэмшигчдийн хурлын санал өгөх заавар. Ард ап руу нэвтэрч хувьцаа эзэмшигчдийн хурал банер дээр дарж өөрийн хувьцаа эсвэл нэгж ирэх эзэмшиж буй компанийг сонгоно. Регистрийн дугаараа оруулж санал өгөх хэсэг рүү шилжинэ. Дэлгэцийн дээд хэсэгт хувийн мэдээлэл, хувьцааны тоо харагдах бөгөөд хурлын материал цэс дээр дарж хурлын материалтай танилцаарай. Санал өгөх цэс дээр дарж хэлэлцэх асуудалд саналаа өгөөрэй. Ард апаараа хувьцаа эзэмшигчдийн хурлын санал өгөх заавар. Ард ап руу нэвтэрч хувьцаа эзэмшигчдийн хурал банер дээр дарж өөрийн хувьцаа эсвэл нэгж ирэх эзэмшиж буй компанийг сонгоно. Регистрийн дугаараа оруулж санал өгөх хэсэг рүү шилжинэ. Дэлгэцийн дээд хэсэгт хувийн энэ өдрийн мэндийг хүргэе. Би энэ сангийн удирдах зөвлөлийн дараагаар ажилтсан байна. Манай энэ пүүжэ болохоор энэ лайв хийгээд байгаа. Тэгээ та нар энэ хоол эдэнгээ бас нэг гараараа нөгөө утсаа одоо жоохон оролдуул биш. Нөгөө 500 төгрөгөөр сая төгрөгийн худалдаа авалт их боломж олгож байгаа шүү. Тэгээ энэ хуралд орж байгаад тэрнээс өрчлөөгөө дараа нь янз бүрийн асуудал гаргахгүй тулд би та бүгдээ бас зарлцъя гэж бодсон. Тэгээд энэ лайв хийж байгаа нөхдүүд нөгөө өнөөдөр ямар бараанууд авах ямар юм байгаа вэ? Өчтөрх нь хийж амжааг өнөөдөр 2 дэлгүүр байгаа шүү. Premier Tailor Boss гэдэг. За доотлын Boss гэдэг дэлгүүрээс сая төгрөгөнд 500 мянган төгрөгөөр худалдаа авалт хийх тийм боломжийг олгож байгаа юм байна. 500 мянган төгрөгийн арткойноор доотлын Boss. Тэгээд Premier Tailor буюу одоо ийм Шангрилад байдаг тэр дэлгүүр үү? Аль Tailor юм уу? Ами Quinto нөгөө Исая гэдэг нэг мундаг дэлгүүрүүд байдаг. Тэндээс бас сая төгрөг худалдаа авалт хийх тийм боломжийг. Энийг шууд өгөх юм биш үү те. Одоо нэг нь авчвал. Тэгэд юу чи лайв хийж байгаа те. За. Тэгэд өнөөдөр хөрөнгө оруулагч үндэстэн нийт сан Монголын анхных ард менежмент компани удирдаг. Ард менежментийн гүйцэтгэх захирал энэ хандаа маань байж байна. Анханасаа одоо би дандаа буруу ярьд юм аа. 2007 онд ажилд орсон хүнийг л авчиад юу 1997 онд ажилд орсон гэд буруу яриад байт юм. Ард менежментийг анханаас нь эхлээд ингээ үүсгэн байгуулад явж байгаа тийм бүсгүй байгаа энэ компанийн гүйцэтгэх захирал. Мөн одоо энэ манай Дака буюу Даваа Самбуу гэдэг нөхөр байгаа. Манай сангийн менежер байна. Энэ хоёр нөхөр маань бол өнөөдөр ард менежмент компани үүсгэн байгуулсан удирдах байгаа хөрөнгө оруулагч үндэстэн гэдэг юм гоё манай нөгөө эрхэм зорилго манай хөдөлгөөний нэрээр нэрлэлсэн байгаа энэ сангийн тухай та бүгдтэй үйл ажиллагааныхаа талаар танилцуулгыг хийн. За би нэг зүйлийг анханаас нь шууд хэлчихье. Нэх амар гоё үр дүн гараагүй. Ягаад вэ гэхээр сан хөрөнгө оруулалт хийдэг. Хөрөнгө оруулалт хийж байгаа хувьцаанууд нь бүгд унсан. Тэгэхээр нэг хасахтай юм шиг ингээ харагдаж шүү. Одоо та нар app дээр ороод авъя гэвэл анх 1000-аар гарч ирсэн нөгөө юм чинь 975-аар өдрийн үнэлгээ ингэж явж байгаа. Гэхдээ түрүүн хэлдгээр байна шүү дээ те. Энэ нь бол биднэрт боломж гэдэг. Шинээр орж ирж байгаа хүмүүс, шинээр нэгж ирэх ингээ авж байгаа хүмүүст бид нар илүү хямдханаар энэ нэгж ирэхээ аваад цаана нь бид нар тэр хямдарсан байгаа хувьцаануудыг аваад авах юм боломжийг бүрдүүлж байгаа. Тэгэд өнөөдөр хөрөнгө оруулалтын багцын бүтэц тэрэн дотор болж байгаа болохгүй байгаа. Тэгээд болох гээд байгаа. Тийм хөрөнгө оруулалтууд юу байгаа юм? Яагаад ийм шийдвэрүүд гарсан? Энэ нь ямар өөр өгөөжийг авчрах юм бэ гэдгээр бол манай нөхдүүд маань бол ярих болно.
Хөрөнгө оруулагч үндэстний нэг ялгаа онцлог байгаа. Юу гэхээр та апп дээр ороод тохируулга хийгээд сар болгон би 10,000-аар 30,000-аар энийг ингээ аваад байна гэд тохируулга хийгээд ирээдүйдээ баталгаажуулах өөрийнхөө орлогыг ашгийг хөрөнгө оруулагч санд хийгээд байж болно. Нэг ёсондоо нөгөө даатгал, нэг ёсондоо бол тэтгэврийн сан шиг ажилтдаг юм бүтээгдэхүүн байгаа. Тухайн зах зээл дээр зарагдж байгаа үннээс нь хамаарат нэг жирхэ тухайн өдрийнхөө цэвэр хөрөнгийн үнэлгээгээр нь аваад байх боломжтой тийм бүтээгдэхүүн байгаа юм шүү. Тэгээ хятадгүй дэшегээ явах боломж тийм бүтээгдэхүүн байгаа. Тэгээд хөрөнгө оруулагч үндэстэн бол манай стратегийн сан байгаа. Энэ стратегийн сан нь бол монголчууд хөрөнгө оруулагч болгоход гол үүрэг гүйцэтгэх манай компани эрхэм зорилгын хүрээнд хийгдсэн ийм сан байгаамаа. Тэгээд нэг жирхэн эзэмшигчтэй хөрөнгө оруулагчтай хурал нэгснийг мэдээ. Тэгээд хурлын энэ хэлцэх асуудалт эгийн дагуу хурлаа манай явуулчих бах те. За бүгдээр нь амжилт. Тэгээд асуулт хариултын хэсэг байгаа цөмөрөө тэгээд асуугаад та хэд болохоор хариулаад байна те. За өнөөдрийн нэг жирх эзэмшигчдийн хурлаар нийтдээ 8 асуудал хэлцэх байгаа. За асуудлуудыг танилцуулъя. Нэгт нь ард менежмент компани хөрөнгө итгэмжлэн удирдах гэрээний жилийн тайлан байна. За хоёрдугаар асуудал бол Кастион банкны хөрөнгө хадгалах үйлчилгээний жилийн тайлан. За гуравдугаар асуудал бол сангийн маань 2023 оны санхүүгийн тайланд хийсэн аудитын тайланг манай аудитын байгууллагаас танилцуулах байгаа. За тэгээд 23 оны үйл ажиллагааны тайлбарт хийсэн төлөөлөл удирдах зөвлөлийн маань бас дүгнэлтийг танилцуулахаар байна. За 5-аас 7 дугаар асуудлуудын хувьд сангийн үүсгэн байгуулах бичиг баримтуудад оруулж байгаа өөрчлөлтүүдийг танилцуулна. За энэ маань болохоор санхүүгийн зохицуулах хорооноос журам өөрчлөгдөж байгаатай холбоотой бидний зайлшгүй оруулах шаардлагатай асуудлууд байна. За тэгээд 8 дугаар асуудал нь бол төлөөлөл удирдах зөвлөлийн жилийн үйл ажиллагааны зардлын төсөв гэсэн ийм 8 асуудлуудыг өнөөдөр нэг жирх эзэмшигчдийнхаа хурлаар бид нар хэлэлцүүлнэ. За ард менежмент компани маань хувьд 2016 оноос сан үүсгэн байгуулах сангийн хөрөнгийг удирдах чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн. За санхүүгийн зохицуулах хорооны тусгай зөвшөөрөлтэй байгууллага байгаа. За бидний хувьд бол нэг 2016 оноос хойш 2020 он хүртэл 4 жил хөрөнгө оруулалтын сангийн нэг жирх гэсэн судалгаануудыг хийж яавал хөрөнгө оруулагчид маань хөрөнгийн зах зээл дээр хамгийн хялбархан хурдан орж хүссэн хөрөнгө оруулалтуудаа хийх боломжтой талаар судалсны үндсэн дээр Монголд хамгийн анхны хөрөнгө оруулалтын сан болох үндэсний хувьчлалын сан үүсгэн байгуулсан. За тус сан маань бол илүү хувьчлал чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг сан байгаа. За тэгээд сангаа бол 2020 оноос хойш 2 жилийн хугацаанд удирдах явж хахад бас дахиад нэмэлт бас хөрөнгө оруулалтыг хэрэгслүүд ажиллах юм байна. Энэ бол хөрөнгийн зах зээл дээр хөрөнгө оруулахаас гадна хүссэн үедээ хугацааг баталамжтай ажиллах хөрөнгөө авч болох хөрөх чадвартай ийм сан байх хэрэгтэй юм байна. За гээд бид нар үндэсний хувьчлалын сан гэж саяны гавь захирлыг хийсэн тийм урайтай сангаа үүсгэн байгуулсан байгаа. За энэ сан маань бол Монголын хамгийн анхны нээлттэй хамтын хөрөнгө оруулалтын сан гэж статустай байна. За ард менежмент компани болохоор хөрөнгө оруулагч үндэстэн сангийнхаа хөрөнгийг удирддаг, өдөр тутмын үйл ажиллагааг явуулдаг ийм мэргэжлийн хөрөнгө удирдлагын чиглэлийн компани байна. За миний би бол хандаа ард менежмент компани гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. За тэгээд хөрөнгө оруулагч үндэстэн сангийнхаа товчхон мэдээллийг энэ слайдаар гаргасан байгаа. Сан маань бол нээлттэй хамтын хөрөнгө оруулалтын сангийн явж байгаа. За хөрөнгийн биржид хувьцаануудад, бондуудад хөрөнгө оруулалт хийдэг. Ингээ хийхдээ за мэрэгжлийн судлаа шинжээч нарын дүгнэлтэн дээр үндэслэж судалгаа хийж манай байгууллага хөрөнгийг удирддаг байгаа. За анх 22 оны 4 сард байгуулагдсан. За яг үндсэн үйл ажиллагаа бол 22 оны 10 сараас эхэлсэн байгаа. Нийтдээ 10 жил үйл ажиллагаа явуулах юм сан байна. За сан маань бол мэдээж зөвхөн хөрөнгө оруулалт хийдэг сан. Тэгээ
дотроо ямар нэгэн ажилтан байхгүй. Дандаа мэрэгжлийн байгууллагуудаас одоо үйлчилгээ авдаг. За хөрөнгийн удирдлага буюу хөрөнгө оруулалт хийх ажлыг манай ард менежмент хийж байна. За хөрөнгийг бол маш найдвартай газар хатгалах хэрэгтэй. Ялангуяа хөрөнгө оруулагчдын хөрөнгийг тэгээд бидний явд болохоор Хаан банкны, Гастиан банкны хэлцээр хөрөнгө хатгалах үйл ажиллагаагаа явуулж байна. За энд сан үүсгэн байгуулах одоо түүхэн хугацааг харуулсан байна. За 21 оны хувьд бол бид нэр илүү судалгаа шинжилгээ чиглэлээр явсан. Яг нь 2020 оны өмнө бол мэдээж санхүүгийн зах зээл дээр хатгаламж, хувьцаа, бонд гэд 3 төрлийн хэрэгсэл байсныг бүгдээрээ мэдэх бах. Тэгээд мэдээж нөгөө хувьцаа гэдэг бол маш олон төрлийн хувьцаа байдаг. Ялангуяа Монголын хөрөнгийн биржид 170 орчим хувьцаа байна. За гадны одоо Нью-Йорк Stock Exchange-д 6000 орчим хувьцаанууд байна. Аль хувьцааг нь авах нь бол хөрөнгө оруулагчдад бас мэдхэд хэцүү, судалгаа хийх шаардлагатай, хугацаа шаарддаг. Тэгвэл тэр хугацааг хэмнэх одоо хамгийн зөв хөрөнгө оруулалт хийхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор бид нэр яг гаднаад зах зээл дээр 250 гаруй жил одоо шалгараад хөрөнгө оруулагчдын хамгийн туртаа одоо санхүүгийн хэрэгсэл болсон хөрөнгө оруулалтын санг бид нар судлаад 21 онд судлаад 22 онд үүсгэн байгуулсан байгаа. Тэгээд 22-оос 24 оны хувьд бол хөрөнгө оруулагч үндэстэн сан маань илүү хөрөнгө оруулалт хийх чиглэлээр ажиллаж явж байна. За хөрөнгө оруулагч үндэстэн сан маань болохоор нээлттэй хамтын хөрөнгө оруулалтын сан байгаа. За тэгээд компани засаглалын хувьд өөрийн гэсэн тооцтой ах шаардлагатай. Одоо орол 5 тузын гишүүд үйл ажиллагаанд оролцоо явж байна. За гав хувийг захирал маань тузын дараагаар ажиллаж байна. За ердийн гишүүнээр золбоо болон хандаа миний бие ажиллаж байна. За тэгээ хараат бус гишүүнээр Эрдэнэ хүү цойжил сүрэн гээд 2 гишүүн маань ажиллаж байна. За цойжил сүрэн гишүүний хувьд бол амар даатгал компани санхүү эрхлсэн захирлаар ажиллаж байна. За тэгээд би сая ер нь бол хөрөнгө оруулагч үндэстэн сангаа нэлээд тавчхан танилцуулсан байгаа. Энд бол гол давуу талууд нь байгаа. Мэдээж нөгөө нэг санхүүгийн хэрэгслүүдээс өгөөж хардаг байгаа манай хөрөнгө оруулагчтай үед. Тэгээд хатгаламж гэхлээр бас яг хүссэн санхүүгийнхаа эрх чөлөөнд хүрэхэд хэцүү бас өгөөж багтаа байдаг байх гэж би бодож байна. За хувьцаа гэхлээр сонгоход хэцүү бас маш олон төрлийн хувьцаанууд байгаа учраас. За тэгээд яг хугацаагүй хатгаламж болон хөрөнгө оруулалтын аль одоо давуу шин чанаруудыг агуулсан сан маань болохоор манай энэ хөрөнгө оруулагч үндэстэн сан байгаа. Та хүссэн үедээ хөрөнгө оруулагч үндэстэн сангийн нэг чирхийг худалдаж авна. Мөн хүссэн үедээ та сандаа нэг чирхээ буцааж тухайн өдрийнхаа одоо NAV буюу үнэлгээгээр сандаа буцаа зараад мөнгө авах боломжтой ийм одоо хөрөх чадвар сайтай сан байгаа шүү. Тэгээ 2023 оны үйл ажиллагаа болон санхүүгийн тайланг манай сангийн менежер Даваа Самбуу танилцуулна. За бүгдээрээ сайн байцгаана уу? Өдрийн мэнд. За лайваар бас үзэх хөрөнгө оруулагчдаа бас өглөө өдрөөрөө мэндийг хүргэе. За миний бие бол Даваа Самбуу, хөрөнгө оруулагч үндэстэн сангийн менежер үүрэг гүйцэтгэгч байгаа. Та бүхэнд өнөөдөр хөрөнгө оруулагч үндэстэн сангийн 2023 оны санхүү болон үйл ажиллагааны тайланг танилцуулахаар бол ирсэн байна. За тэгэхээр хөрөнгө оруулалтын сангийн үндсэн үйл ажиллагаа хөрөнгө оруулалт байдаг. Тэгэхээр хөрөнгө оруулалт хийхдээ хамгийн түрүүнд хардаг зүйл бол макро орчны байдал гэдэг. Тэгэхээр бид нар энэ ондоо дараагийн онуудаа ямар макро эдийн засгийн орчинд хөрөнгө оруулалт хийх юм бэ гэдгээ судлах шаардлагатай болдог. Тэгэхээр та бүхэнд 23 онд Монгол улсын макро эдийн засгийн байдал ямар түвшинд байгаа юм, ямар хувь байсан гэдгийг танилцуулъя. За 2023 оны үед бол улсын хэмжээнд инфляцийн түвшин бол 7.9 рүү бол бууж ирсэн байгаа. Энэ бол цар тахлаас хойш бол зорилт түвшиндээ хүрсэн инфляцийн түвшин гэсэн үг. 24 оны 3 сарын байдлаар бүр 7 руу бол буугаад ирсэн байгаа. Энэ бол мэдээж одоо Монгол банкны бодлогын хөвгийн өндөр байсан нөлөөсөн мөн дээрээс нь цар тахлын одоо хориг үйл ажиллагаа нь бол бүрэн арилсан гэжсэн ийм жил болж өнгөрсөн байгаа. За мөн дээрээс нь 23 онд бол манай уул уурхай одоо экспорт тэр дундаа нүүрсний экспорт бол эрчимцэн ийм жил болж өнгөрсөн. За мэдээж нүүрсний экспорт эрчимчнэ гэдэг маань манай улсын гадаад валютын албан нөөц бол анх удаага 5 тэрбум долларт бол хүрсэн байгаа. Үүнийгээ дагаад төгрөгийн ханч гэсэндээ 23 онд бол бууралттай жил болж өнгөрсөн.
сүүлийн 3 жил данхуд байгаа. Бид бас энэ одоо эдийн засгийн нөхцөл байдлыг уялдуулад 23 онд бол ямар нэгэн долларын хөрөнгө оруулалтуудыг бол хийгээгүй. Дандаа төгрөгийн хөрөнгө оруулалтуудыг бол хийж ажилласан байгаа. За мөн дээрээс нь 23 онд Монгол улсын хөрөнгийн зах зээл нэлээд олон томоохон үйл явдлууд боллоо. Системийн том банкуд маань IPO буюу олон нийтэд хувьцаагаа санал болгосон үйл явдлууд болсон. За үүний үр дүнд бол Монгол улсын хөрөнгийн зах зээлийн нийт үнэлгээ дотоодын нийт бүтээгдэхүүний 22% бол хүрсэн байна. Гэхдээ энэ бол олон улсад бол тийм хангалттай одоо өндөр үзүүлэлт бол биш байдаг. За хөгжсөн орнууд бол энэ бол 100%-аас дээш хувь гэж харагддаг. Тэгэхээр Монголын хөрөнгийн зах зээлд цаашаа өсөх, дэвжих, тэлэх маш их орон зай байгаа гэж бол харж байгаа. За тэгэхээр хөрөнгө оруулалтын сангийн үндсэн үйл ажиллагаа нь бол хөрөнгө оруулалтын багц бүртгүүлэлт байдаг. За багцыг бид яаж бүртгүүлсэн бэ гэхээр 2023 оны 4-р улирлын байдлаар бол бидний багцын нэг 61 орчим хувийг бол хувьцаанууд эзэлж байгаа гэсэн үг. Энэ дотроо бол 16 ширхэг Монголын хөрөнгийн бирж дээрх хамгийн найдвартай гэсэн эдийн засгийн мөчлөг дагсан ийм хувьцаанууд бол хөрөнгө оруулалтууд хийсэн байгаа. За багцын маань 9% бол хөрөнгө оруулалтын үн цаас буюу одоо тогтмол өгөөжтэй хэрэгсэл бол хөрөнгө оруулалтуудаа хийсэн. За 24% болохоор 3 төрлийн хадгаламжинд бол хувааж хийсэн байгаа. Мэдээж энэ бол төлөвлөгөөний одоо төлөвлөгөөтэй үе шаттай хөрөнгө оруулалтын төлөвлөгөөгөр дагуу ингээ 3% байгаа хугацааны ангиллаар хийгээд дараагийн хөрөнгө оруулалтуудаа шилжүүлээд явдаг гэсэн үг. За хөрөнгө оруулалтын сангийн гүйцэтгэлийг бол цэвэр хөрөнгийн үнэлгээгээр бол харж байна. Цэвэр хөрөнгийн үнэлгээ гэдэг бол одоо бидний авсан байгаа хувьцаа болон бондуудын тухайн өдрийнх нь хаалтын ханшуудын үржүүр байдаг. Тэгэхээр одоо бид нар ямар нэгэн хувьцаан дээр ашиг хэрэгжүүлээгүй байгаа бол тухайн бидний эзэмшиж байгаа хувьцаануудын хаалтын ханшуудаар үржүүлэхэд бидний цэвэр хөрөнгийн үнэлгээ гарч идэх гэсэн үг. За мөн дээрээс нь 23 онд хийгдсэн онцлог хөрөнгө оруулалтууд бид нар ямар хувьцаан дээр яаж орсон гэдэг талаар товч танилцуулъя. За тэгэхээр бид нар бол 23 онд бол түрүү хэлсэн эдийн засгийн өсөлттэй жил байсан. За үүнийгээ дагаад хэрэглээний зээл бол эдийн засгийн өсөлттэй жил бол хэрэглээний зээл бол огцом нэмэгддэг. Бид тийм учраас 22 онд бас 23 оны хооронд бол ленд сегментийн хувьцааг бол цуглуулж эхэлсэн. За одоогийн байдлаар бол багцын маань 10.4% буюу хамгийн өндөр хувийг бол ленд сегментийн хувьцаа эзэлж байгаа. Энэ хувьцаа маань өөрөө оны эхэнд 30 төгрөгийн ханштай байсан бол өнөөдөр бол 95 төгрөгийн ханштай явж байгаа ийм хувьцаа байгаа гэсэн үг. За мөн дээрээс нь 23 онд түрүү хэлсэн бас нүрсний эрчимжилттэй жил байсан. Бид нар нүрсний олборлдог компанид хөрөнгө оруулалт хийсэн. Тэр нь бол 5 толгой. Багцын маань одоогийн байдлаар 3.3% эзэлж байгаа. За энэ хувьцаа маань мөн адил оны өмнө 8,000 орчимд хэрэгжилж байсан бол одоо бол нэг 25,000 орчим дээр явж байгаа ийм хувьцаа байгаа гэсэн үг. За мөн дээрээс нь бид Хас банкнд стратегийн хөрөнгө оруулагчаар бол орсон байгаа. За Хас банк бол Монголын томоохон системийн нөлөө бүхий банкуудын нэг. За зах зээлийн үнэлгээгээр бол банкудад бол 2 тэрэмлэгддэг. Сая 1-р улирлын ашиг нь гарсан 42 тэрбум буюу өмнөх оны мөн үеэс 34% өсөлттэй. За оны эхнээс бараг 16-7% өсөлт үзүүлсэн ийм арилжааны банк байгаа гэсэн үг. Тэгэхээр бид нэр онцлог хөрөнгө оруулалтуудаа бол ийм байдлаар хийсэн. Мөн дээрээс нь бидэрт бол багцын маань 6.6% дард санхүүгийн хэрэгтлийн хувьцаа байдаг. За ингээд ер нь бол одоогийн байдлаар хамгийн өндөр хувийг эзэлж байгаа нь бол ленд сегмент. За араас нь Хас банкны хувьцаа орж ирж байгаа гэсэн үг. За сангийн маань нэгж ирэх эзэмшдийн байдал 2023 оны 4-р улирлын байдлаар бол за ард кредит банк санхүүгийн байгууллага 18% эзэлж байгаа. За ард санхүүгийн нэгдэл 14% эзэлж байгаа. Богд банк 11% эзэлж байгаа. За амар даатгал 6%, ард даатгал 6%. За тэгээд бусад гээд 5%-аас бага одоо хувийг эзэлж байгаа. Хувь болон аж ахуйн нэгжүүдэд бол оруулсан байгаа. Нийтдээ 3-р 4-р улирлын байдлаар бол манай сан 1078 нэгж ирэх эзэмшигчтэйгээр үйл ажиллагаа явуулсан байна. Өнөөдрийн байдлаар бол 1250 нэгж ирэх эзэмшигчтэй болсон байгаа.
За санхүүгийн байдлын тайланг танилцуулъя. Хөрөнгө оруулалтын сангийн хувьд бол жил болгон хөндлөнгийн хараат бус аудитороор санхүүгийн тайлан дээр аудит бол оруулдаг. За үүнийхээ дагуу бол аудитын дүнгууд бол гарсан байгаа. За тэгэхээр нийт хөрөнгө маань 23 оны эцэст 2.4 тэрбум төгрөгийн нийт хөрөнгөтэй гарсан. Нийт үр төлбөртөр бол 8 сая төгрөгийн үр төлбөртэй. За эсдийн өмчийн дүн буюу өөрийн хөрөнгийн дүн одоо цэвэр хөрөнгийн үнэлгээ гэж яриад байгаа дүн маань 2.239 тэрбум төгрөгийн үнэлгээтэйгээр байгаа гэсэн үг. За орлогын тайлангийн хувьд аваад үзвэл за 23 онд манд нийтдээ 131 сая төгрөгийн хүүгийн орлого болсон байгаа. За бусад орлого ногдлол шиг гэх мэт ханшийн хэрэгжүүлэлттэй холбоотой орлогууд бол 35 сая. За бодит үн цэний өсөлтийн олз гарц гээд нэг данс байгаа. Энэ дээр бол нөгөө нэг бидний оруулсан байгаа хөрөнгө оруулалтуудын маань үнэлгээ явж идэг гэсэн үг. Өөрөөр хэлбэл бид нар бол энэ ашгийг хэрэгжүүлээг байгаа. Зүгээр хаалтын аншуудаар нь тооцоод оруулаад тухайн үеийн үнэлгээгээр л бодож байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ дээр бол ямар нэгэн ашиг хэрэгжсэн зүйл бол байхгүй гэсэн үг. За нийт орлого бол 55 сая төгрөгийн орлоготой. За зардал мэдээж хөрөнгө оруулалтын сан үйл ажиллагаа явуулж байгаа компани гэдэг учраас мэдээж цаана хүмүүс ажиллаж байгаа, зардал гарч байгаа. Кастодиан банкнд жишээ нь хадгалуулж байгаа, хөндлөнгийн аудитаар баталгаажуулж байгаа болон одоо нэгж эрх эзэмшлийн хурлаан зохион байгуулж байгаа гэх мэт зардлууд гарч байдаг. Энэ зардал маань нийтдээ 131 сая төгрөгийн зардал гарсан байгаа. За тэгэхээр зардлын задаргааг ард нь дэлгэрэнгүй танилцуулъя. За хөрөнгө оруулалт менежментийн компани зардал 58 сая гарсан байгаа. Тэгэхээр энэ бол яг бид нар нөгөө нэг анх үнцаасны танилцуулга дээр тусгасныхаа дагуу 2.5%-ийнхаа одоо шимтгэлийг аваа явж байгаа зардал гэсэн үг. За Кастодианы зардал буюу бид нар хаан банкны Кастодианы газартай бол хамтран ажилладаг. Энэ зардал маань болохоор 7 сая төгрөгийн зардал гарсан байна. За бусад зардал гэдэг бол одоо манай хөндлөнгийн аудитын зардал, за нэгж эрх эзэмштэй холбоотой гарах зардал, маркетингийн зардал гээд энэ зардлууд нийлээд нэг 66 сая төгрөгийн зардал. За нийтдээ бол нэг 131 сая төгрөгийн зардал гарсан байгаа гэсэн үг. За тэгэхээр та бүхэнд асуулт байвал хурлын дараа асууж болно. Одоо тэгэхээр яг хурлынхаа дээгийнхээ дагуу хэлцэх асуудал руу оръё. Тэгэхээр хандаа захирлаа хэлцэх асуудлыг танилцуулна юм орж байна. За ажил. За нэгдүгээр хэлцэх асуудал маань ард менежмент компани сангийн хөрөнгийг итгэмжлэн удирдах үйлчилгээний жилийн тайлан байгаа. Мэдээж сангийнхаа жилийн тайлан манай сангийн менежер танилцууллаа. За сангийн цэвэр хөрөнгө бол жилийн эцээр 2.4 тэрбум төгрөг байна. За нэг жирхэд ногдох цэвэр хөрөнгийн үнэлгээ бол 1700 төгрөг 3 мөнгөтэй байгаа. За тэгээд ер нь үүсгэн байгуулснаас хойш 7.3 төгрөгийн өгөөчтэй байна. За тэгээд сан маань өөр нэгэн ажилтангуу сангийн үйл ажиллагааг бол менежментийн компани маань өдөр тутмын үйл ажиллагааг удирдах явуулдаг. За тэгээд мэдээж хөрөнгийн бүртгэл, санхүүгийн бүртгэл, за тэгээд хөрөнгө оруулагчдад хүргэх тайлан мэдээ, санхүүгийн зохицуулах хороонд хүргэх тайлан мэдээг бид нэр цаг тухайд нь хүргэж явж байгаа. За санхүүгийн зохицуулах хорооноос ард менежмент компани засаглалын үйл ажиллагааг бусад компаниудтай харьцуулж үзээд эхний хоёрт бас үнэлж оруулж ирсэн байгаа. За сан маань өөр ингэсэн тууцтай. За тууз нь бол улиралд нэг удаа хуралддаг байгаа. За тэгээд менежментийн компаниас бол туузыг улирал алган хуралдуулаад явж байгаа. 2023 оны хувьд бол тууз 3 удаа хуралдсан, 4 удаа хичнээн санал хураалт явуулсан байна. Мөн 2023 оны 4 сар, 2024 оны 4 саруудад менежментийн компаниас хөрөнгө оруулагчдынхаа нэгж эрх эзэмшигчдийн хурлыг одоо зохион байгуулж үйл ажиллагаагаа тайлагнаад явж байгаа. За тэгээд нэгдүгээр асуудал дээр бол бид нэр үйл ажиллагааныхаа тайланг танилцуулсан байгаа. За хоёрдугаар асуудал маань хаан банкны Кастодиан банкнаас төлөөлөд манай Берг гэрсэн байгаа. За тэгээд сангийн хөрөнгүүдийг хатгалалт тэгээд жилийн үйл ажиллагааны тайланг танилцуулнаа.
За сайн байна уу? Хаан банкны кассирын үйлчлэгийн газрын харилцагчийн үйлчлэгээ хариуцсан мэргэжилтэнд би ирэх байна. За энэхүү одоо үйл ажиллагаанд миний хувьд болохоор Хаан банкны кассирын үйлчлэгийн газрыг төлөөлөөд хөрөнгө оруулагч үндэстэн сангийн хөрөнгө хадлах үйлчлэгийн 2023 оны тайланг хүрэлцэн ирсэн байна. За бидний хувьд болохоор 2016 оноос хойш ерөнхийдөө бол санхүүгийн зохицуулах хорооны тусгай зөвшөөрлөлтөөр Кастианы үйл ажиллагаа эрхэлж байгаа. За бидний хувьд болохоор ямар шүү ерөнхийдөө бол Кастиан гэдэг нь ямар шүү үйлчлэгээ үзүүлдэг байгууллага болох вэ гэхээр үнцаас хадгалах, төлбөр тооцоог гүйцэтгэх, тайлагнал, компани үйл ажиллагаа, бэлэн мөнгөний удирдлага, зах зээлийн мэдээлэл, нэг жиргэний тухайлсан бүртгэл буюу одоо та бүхний одоо оруулсан нэг жиргэний чинь тухайлсан бүртгэл гэсэн үг. За тэгээд цэвэр хөрөнгийн үнэлгээний хяналт гэсэн иймэрхүү энүүдийг үзүүлэх замаар ерөнхийдөө бол нэг жиргэн эзэмшигчдийн эрх ашигыг хамгаалах үйлчлэгийг бол үзүүлдэг гэсэн санд. За одоогоор болохоор бидний хадгалж буй хөрөнгийн хувьд тэр цааталтанд байна. Гадаад дотоодын нийтлэлтэй хувьцаанууд байна. Тэгээд Евроклир олон улсын төвлөрсөн хадгаламжийн байгууллагадах одоо евробондууд буюу одоо Монгол Улсын засгийн газрын бонд болон бусад одоо хувийн байгууллагуудын бондууд, евробондууд бол хадлагдж байгаа. Тэгээд компани хаалттай бонд, тэгээд ХХК-гийн хувьцаа гэж байгаа. За энэ нь болохоор хязгаарлалтанд хариуцлагатай компани хувьцаа. Тэгээд биржийн бус зах зээлийн өрийн хэрэгслүүд байгаа. Хөрөнгөөр баталгаажсан үнцас гэдэг иймэрхүү одоо төрлийн үнцаснуудыг одоогоор хадгалан ажиллаж байна. За манай Кастианы давуу тал нь гэвэл нэгдүгээр мэдээллийн аюулгүй байдал. Харилцагчийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах үүднээс манай банк болохоор ISO 27001 стандартын 2013 оны хувилбарыг хэрэгжүүлэн ажилладаг. 2023 онд буюу өнгөрсөн жил бид нар ISO 27701 стандартын 2019 оны хувилбар буюу хувь хүний нууцын одоо удирдах ийм одоо стандартыг бол нэвтрүүлсэн байгаа шинээр. Тэгээд дээрээс нь хоёр дахь одоо давуу тал нь гэх юм бол 2023 оны сүүл 2024 оны эхэнд Монголын үнцаасны арилжаан эрхлэлтийн холбоог нь одоо OTC платформтой холболт хийсэн байгаа. Үүний хүрээнд болохоор биржийн бус зах зээл дээр хадлагдж байгаа харилцагчийнхаа хөрөнгийг шууд Кастианыхаа дансанд явах боломж Монголын анхны Кастиан болсон гэсэн үг. За тэгээд зах зээлийн оролцооны хувьд болохоор үнцаасны зах зээлийн тухай хууль, татврын тухай хууль, үүнийг одоо татврын тухай хуулийн орсон өөрчлөлтийг хэрэгжүүлэлттэй холбоотой гарах одоо журмууд гих зэрэг одоо зах зээл дээр харилцагчтай хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэх үүднээс маш олон одоо хууль, журам, дүрм гэх мэт зүйлүүдэд бол саналаа тусгаж олон улсын практикийг танилцуулж ингэж ажилладаг байгаа. Дээрээс нь бидний одоо танаа одоо энэ хөрөнгө оруулагч үндэстэн сангийн хүлээс нь мөн одоо өөрсдийнхөө үйл ажиллагааг автоматжуулах ийм сайжруулалтуудыг жил болгон хийгээд ажилладаг байгаа. Үүний хүрээнд одоогор болохоор хөрөнгө оруулалтын сантай холболт хийх иймэрхүү ажлыг бол хийж үүгээр болохоор нэг жиргэн эзэмшигчдийн тухайлсан бүртгэлийг автоматжуулж байгаа гэсэн. Өөрөөр хэлбэл нэг жиргэн эзэмшигчдийн тухайлсан бүртгэл болно. Түүний төлбөр тооцоо нь автоматар хийгддэг байгаа гэсэн. За энэхүү одоо давуу талуудыг үндэслэн бидний хувьд болохоор 2020 оноос хойш тэр доотлолт нь байна. 2020 оноос хойш Global Finance Magazine гэдэг олон улсын санхүүгийн байгууллагаас зохион байгуулдаг Global Best Sub-Custodian Bank Award гэдэг байгаа. Түүнийг болохоор 2020 оноос хойш дараална. 4 жил болохоор Монголын хамгийн сайн Sub-Custodian гэдэг одоо шагналыг бол аваад ажиллаж байгаа гэсэн үг. За одоо дараачих нь болохоор хөрөнгө хадлах одоо хөрөнгө оруулагч үндэстэн санд үзүүлсэн хөрөнгө хадлах үйлчилгээний тухайд болохоор за тухайн сан нь болохоор 2023 оны 12 сарын 31-ний байдлаар 2,372,523 ширхэг нэг жиргэтэй байсан. Мөн нийт 1078 ширхэг нэг жирх эзэмшигч бол бүртгэгдсэн байна. Кастианы болохоор санд үзүүлсэн үйлчилгээнүүдийн хувьд за хөрөнгө хадлалтын үйлчилгээ за Кастиан болон Хаан банкны Кастиан үйлчилгээний газар болон хөрөнгө оруулагч үндэстэн сан хамгийн анх 2022 оны 4 сарын 28-нд хөрөнгө хадлах гэрээ
байгуулж ирсэн. Үүнээс хойш болохоор ерөнхийдөө хөрөнгө оруулагч үндэстний сангийн оруулсан бүх хөрөнгүүд нь Кастиан дээр хадлагдж байдаг. Үүний зарцуулалтыг болохоор Кастиан нэгж ирэх эзэмшигчдийн эрх ашиг хамгаалах үүднээс ерөнхийдөө бол хянаж ажилладаг гэсэн үг. Нэгдүгээрт. За дараачих нь болохоор нийт болохоор хөрөнгө оруулагч үндэстэн сан 119 үн цасны арилжаанд оролцсон байна. Үүний 2023 оны турш гэсэн үг. Үүнийг болохоор Кастианы хувьд болохоор төлбөр тооцоог нь хийж гүйцэтгсэн байна. Мөн үүнээс гадна үн цасны арилжааны төлбөр тооцооноос бусад гүйлгээнүүд гардаг, өдөр тутамдаа гардаг. Энэ бүх аудитын төлбөр, хөрөнгө итгэмжлэлийн удирдах үйлчилгээний төлбөр гэх мэт төлбөрүүдийг шилжүүлж ажилласан байна. Сангийн нэгж ирэхийн тухайлсан бүртлийг хөдөлсөн. Үүний хүрээнд болохоор нийт 2023 онд 246 өдөр нэгж ирэхийн арилжаа явагдсан. Үүнийг хүрээнд болохоор 698 нэгж ирэх эзэмшигчийн 2 сая ширхэг нэгж ирэхийн арилжааг бол бүртгэж тухайлсан бүртлийг хөдөлж бол ажилласан байна. За сангийн цэвэр хөрөнгөний үнэлгээний тооцооллын хяналт гэж байгаа. За энэний хүрээнд болохоор та бүхэн аппликейшнээр ороод нэгж ирэх эзэмшигч нэгж ирэхэнд ногдох цэвэр хөрөнгөний үнэлгээгээр нь худалдаж авч ерөнхийдөө бол хөрөнгө оруулж байгаа гэсэн үг. Уг үнэлгээ нь болохоор яаж гардаг вэ гэхээр Хомкос нь тооцоолоод үүнийг нь Кастиан банк нь хянах байдлаар бол нийтлэгдэж та бүхний аппликейшн дээр чинь харагддаг гэсэн үг. За дараачих нь болохоор тайлагнал гэж байгаа. За өдөр болгоных нь гүйлгээ гарсан бол өдөр болгоных нь хуулах гэх мэт бүх багцын тайлан байна. Цэвэр хөрөнгөний үнэлгээний тайлан гэх мэт тайлангуудаар санг хангаж бол ажилладаг гэсэн үг. За хөрөнгө зарцуулалтын хяналт гэж байгаа. За хөрөнгө оруулалтын сангийн зохицуулалт журмууд дээр заасан активын шаардлага болно. Та бүхэн мэдж байгаа бах хөрөнгө оруулалтын бодлогын баримт бичиг гэж байгаа. Үүн дээр заасан активын шаардлагууд гэж байдаг. Өөрөөр хэлбэл энэ сан иймэрхүү үн цааснуудад ийм хэмжээгээр хөрөнгө оруулах боломжтой гэсэн ийм хязгаарлалтууд байдаг гэсэн үг. Үүнийг бид нар хянгаж байгаа эсхийг нь хянаж бол ажилтдаг гэсэн үг. Үүний хүрээнд болохоор нээлттэй арилжаалдаг компани хувьцааны хөрөнгө оруулалтын багцын 70%-аас дээшгүй байна гэж заасан байдаг. Хөрөнгө оруулагч сангийн хувьд болохоор нийт багцынх нь 67 бүхэл 71% нь нээлттэй хувьцаанд хөрөнгө оруулсан байна. 12 сарын 31-ний байдлаар гэсэн үг. За үнцас бонд, банкны хадгаламж болон бусад бэлэн мөнгөний хөрөнгө оруулалт нийт багцын 30%-аас дээшгүй байна гэж заасан байдаг. Үүний хувьд болохоор ялангуй хязгаарлалтаас дээш буюу 31 бүхэл 99% оны сүүлийн байдлаар бол байсан байна. Мөн эдийн засгийн нэг салбарт хийх хөрөнгө оруулалт нь болохоор багцын нийт хөрөнгөний 25%-аас дээшгүй байна гэж заасан байдаг. Аль салбарт хэдэн хувь хөрөнгө оруулсан байсныг нь та нар энэ слайднаас харах боломжтой байна. Нэг компанийн хувьцаа нь нийт багцын 10%-аас дээшгүй гэж бол заасан байдаг. Үүний хувьд болохоор хөрөнгө оруулагч үндэстэн сангийн оруулсан хөрөнгө оруулалтууд нь нийт багцын хөрөнгийн 0.105-аас 10.33% хооронд бол байсан байна. За энэ нь болохоор ерөнхийдөө активын шаардлагыг хангаж гэж үзэж байна. За тэгээд нэгж ирэхийн тухайлсан бүртгэлийн хувьд болохоор та бүхэн сая танилцуулсанчлан нийт 1078 нэгж ирэх эзэмшигч бүртгэгдсэн байгаагаас хамгийн их хувийг болохоор хэн эзэмшиж байгаа хэсэг нь болохоор энэ чинээс харагдах болно. Иргэн банк, даатгал, хөрөнгө оруулалтын менежментийн компани, тэгээ бусад хуулийн этгээд гэсэн ийм ангилтаагаар бол танилцуулсан харуулсан байгаа гэсэн үг. За. Анхаарлаа хандуулсанд баярлалаа. За хаан банкны Бербектэй баярлалаа. Мэдээж хөрөнгө оруулалтын сан гэдэг бол хүмүүсийн хөрөнгийг хүмүүсийн мөнгийг удирдах зөв хөрөнгө оруулалт хийх ёстой. Үүнээс гадна хөрөнгийг маш зөв найдвартай хатгалах ёстой. Тэр үднээсээ хөрөнгө оруулагч үндэстэн сан маань хаан банкыг сонгож хаан банкнд хүмүүсийн хөрөнгө, хувьцаа, бонд, хатгаламж гэдэг бүх мөнгө байршууд хатгалуулж цаг тухайд нь хянуулаа явж байгаа. Хурлын маань асуудал бол санхүүгийн тайланг аудит хийсэн аудитын байгууллага маань аудитынхаа
хэрэгтэй байгаа. За тэгээд Болбаатар тий Nexia аудитын компаниас санд хийсэн аудитын тайлан танилцуулна. Байна. Nexia Global Mongolia аудитаас аудит менежер Болбаатар байна. Манай аудитын байгууллага Nexia International байгууллагын салбар байгуулдаг байгаа. Nexia International Лондон хотноо төвтэй олон улсын хэмжээнд аудитын болон татвар нэгтлэн бодох бүртгэлийн үйл ажиллагаа явуулдаг байгаа. За 2023 оны хөрөнгө оруулагч үндэстэн санхүүгийн тайланд аудитын хүрээнд бид нэг партнер, аудитын менежер, чанарын хяналтын менежер, ахлах аудитор болон туслах аудитор багтай оролцсон байгаа. Тэгээд хөрөнгө оруулагч үндэстэй хамтын хөрөнгө оруулалтын сангийн 2023 оны 12 сарын 31-ний өдрөөрх компани санхүү байдлын тайлан, орлогын тайлан, өмчийн өөрчлөлтийн тайлан, мөнгөн гүйлгээний тайлан нь аудитын олон улсын хүрээндээ материал руу илэрхийлэл байхгүй, үнэн зөв илэрхийлсэн гэдэг дүгнэлтийг бид нэр хийсэн байгаа. Түүнчлэн хөрөнгө оруулалтын тухай хууль, үнэт цаасны зах зээлийн тухай хууль заасны дагуу бид нэр аудитынхаа үүргийн хүрээнд аудитын нэмэлт дүгнэлт хийсэн байгаа. Аудитын нэмэлт дүгнэлтэн дээр юу заадаг вэ гэхээр тусгай зохицуулалтын салбарууд нь хууль дүрм болон санхүүгийн зохицуулалтаас гаргаж байгаа зохицуулалтын хүрээнд үйл ажиллагаа явуулж байна уу? Хөрөнгө оруулагч сангийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх асуудал байна уу гэдгийг авч хэлцдэг байгаа. Үүнийх нэмэлт дүгнэлтийнхаа хэсэгт бид нэр хөрөнгө оруулалтын бодлогод хөрөнгө оруулалтын сан нь хөрөнгө оруулалтын бодлогод заасан салбарын лимитийг баримтлаагүй байсан нь хөрөнгө оруулалтын эрсдлийг нэмэгдүүлэх магадaltaй гэж үзсэн тул бид нэр энэхүү асуудал аудитын олон улсын стандартын 700 заасны дагуу нэмэлт дүгнэлтээр илэрхийлсэн. Нэмэлт дүгнэлтийн хэсэг тусгагдсан саяны асуудлаас бусдаар холбоотой материалыг буруу илэрхийлүүлсэйг тул бид санхүүгийн иж бүрэн байдалд нь стандарт дүгнэлт илэрхийлсэн байгаа. За баярлалаа. Хөтлийн дэгийн дагуу дөрөвдүгээр асуудал маань хөрөнгө оруулагч үндэстэн сангийн санхүүгийн болон үйл ажиллагааны тайланд төлөөллийн удирдах зөвлөлөөс гаргасан дүгнэлт танилцуулах байгаа. За тэгээд тууз маань төлөөллийн удирдах зөвлөл маань нийтдээ 23 онд 5 гишүүний бүрэлдэхүүнтэй ажилласан. За 3 удаа хуралдсан. 4 удаа хичнээн санал хураалт явуулсан байна. За тэгээд хурлынхаа хүрээнд сангийн хөрөнгө оруулалтад тавих хяналт, за тэгээд хууль журмын дагуу хөрөнгө оруулалтуудаа хийсэн үү гэдэг асуудлууд цаашдын төлөвлөгөө төсөвдөр хурлууд хийгдэж ажилласан байгаа. За тэгээд төлөөллийн удирдах зөвлөлөөс гүйцэтгэх удирдлагын багийг Монгол улсын хамгийн анхны нээлттэй хамтын хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагааг хууль журмын дагуу удирдах ажилласан гэж дүгнсэн, мөн цаашид хөрөнгө оруулалтын бодлого тусгасан төлөвлөсөн өгөөждөө хүрч ажиллахыг сангийн менежер болон гүйцэтгэх удирдлагад үүрэг болгож дүгнэлтээ гаргасан байна. За хэлцэх асуудал 5-ын хувьд хөрөнгө оруулагч үндэстэн сангийн зарласан нэг жирхийн тоог нэмэгдүүлэх асуудал орж ирж байна. За хөрөнгө оруулагч үндэстэн сан маань бол 2022 оны сарын төгсгөлд үйл ажиллагаа эхэлсэн байгаа. Тухайн үед 2013 онд баталсан хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль 2014 онд баталсан санхүүгийн зохицуулах хорооны журмын хүрээнд үйл ажиллагаа явуулж байсан. За тэгээ санхүүгийн зохицуулах хорооноос маань 2022 оноос хойш хөрөнгө оруулалтын хамтын сангийн журамдаа өөрчлөлт оруулсан. Тухайн журмын өөрчлөлт нь бол гол өөрчлөлт зарласан нэг жирх гаргасан нэг жирх хоёр бол эрэлтийн хэмжээгээр нэмж гаргаж олно, нийлүүлэлтийн хэмжээгээр буцааж авах тийм үүрэгтэйгээр орж ирсэн. Тэгээд энэ дээр ямар нэгэн хязгаар байгаагүй. За шинэ журам дээр юу орж ирсэн бэ гэхээр
зарласан нэг жирхий хэмжээнд эрэлтийн хэмжээгээр гаргана гэсэн заалт орж ирсэн учраас бид нэр зарласан нэг жирхий нэмэгдүүлэх шаардлага үүссэн. Тэгээд 4-5 дугаар хэсэг заасан зарласан нэг жирхийнхэн тоог 100 сая ширхэг болгон өөрчлөх саналыг хөрөнгө оруулагч үндэстэн сангийнхаа нэг жирхий эзэмшигчдийн хуралд бид нар оруулж ирж байна. Тэгэд эдгээр асуудлуудаар хурлын дэгийн дагуу санал хураалт явна. Тэгээ та бүхэн ард талбаараа хилцэж байгаа асуудлууд дээр саналуудаа өгөөд явах бүрэн боломжтой байгаа шүү. За дугаар асуудлын хувьд нэг жирхим зарласан нэг жирхим маань тоо нэмэгдэж байгаатай холбоотой дөрөнд тухайн өөрчлөлтийг оруулах шаардлагатай байгаа. За тэгээд дөрмийн өөрчлөлтийг энд тусгасан байна. За тэр доор зарласан нэг жирхийнхэн тоог 100 сая ширхэг болгон өөрчилж дөрмийн шинжилэн батлах саналыг хуралд оруулж байна гэд бид нар саналаа оруулж ирсэн байна. За эдгээр нь бол бүгд журам болон хуулийнхаа дагуу саналуудыг оруулж ирж байна. За 7 дугаар асуудлын хувьд хөрөнгө оруулалтын бодлогод өөрчлөлт оруулах саналыг бид нар бас оруулж ирж байна. За бас гол шалтгаан бол санхүүгийн зохицуулах хорооноос 2022 онд хөрөнгө оруулалтын хамтын сангийн журмаа өөрчилсөнтэй холбоотой бид нар хязгаарууд дээр дахин шинжлэх шаардлага тавьж эхэлж байна. За хөрөнгө оруулагч үндэстэн хамтын сангийн хувьд тэнцвэрийн сан байгаа. За тэгээд тухайн үед бид нэрийг үйл ажиллагаа явуулж байгаа үед мөрдөгдөж байсан журмаар за нээлттэй компани хувьцаанд 70 хүртэл хувь. За тэгээд бонд болон өрийн хэрэгсэл тогтмол орлоготой өрийн хэрэгслүүдэд хөрөнгө оруулах хувь бол хамгийн багадаа 30-аас дээш гэсэн хөрөнгө оруулалтын бодлоготойгоор бид нэр үйл ажиллагаа эхэлсэн байгаа. За тэгээд хорооноос журмаа шинжилсэнтэй холбоотой бид нэр одоо энэ хажуу талын баган дээр за хувьцаанд бол нээлттэй хувьцаанд бол 60 хүртэл хувь тэрнээс дээшээ оруулах бол боломжгүй болсон байгаа журам дээр. За тэгээд тогтмол орлоготой санхүүгийн хэрэгслүүдэд 70 хүртэл хувийг оруулах боломжтой болсон. За тэгээд нэг компанид болон холбогдох этгээдийн хувьцаа өрийн хэрэгсэл манай хөрөнгө оруулалтын сан бол 30 хүртэл хувийг оруулах хязгааруудыг тавьж өгч хөрөнгө оруулалтын бодлогод өөрчлөлт оруулах саналтай байна. За ингэснээр ямар ч байсан эрсдлүүд бол бид нэлээд бас багасна гэж харж байна. За хилцэх асуудал 8. За хилцэх асуудал 8 маань бол хамгийн сүүлийн асуудал байгаа. Төлөөлөл удирдах зөвлөлийн үйл ажиллагааны зардлын төсөв батлах гэдэг асуудал орж ирсэн. За төлөөлөл удирдах зөвлөл маань нийтдээ 5 гишүүний бүрэлдэхүүнтэй байгаа. За сан маань өөрийн гэсэн ажилтангуу төлөөлөл удирдах зөвлөл маань сангийн үйл ажиллагаа менежментийн компани одоо санг удирдах байгаа өдөр тутмын үйл ажиллагааг хянаад тэгээ чиглүүлээд явдаг байгууллага. За тэгээд нийтдээ 5 гишүүн маань жилд ээлжид 4 удаагийн хурал хийх татамжтай байдаг. За тэгээд хурлын дарга болон тузан гишүүдийн 4 удаагийн татамжийнх нь бид нэр зардлыг энд оруулж ирсэн байна. За тузын дарга маань 1 удаа хуралдахад сая 500 мянган төгрөгийн цалин урамшуултаагаар хуралдана гэсэн саналыг оруулж ирж байна. За өнөөдөр сангийн хурлаар хилцэх асуудлуудыг танилцуулж дуслаа. Тэгээд санал хураалт маань бол нийтдээ 10 минут үргэлжлэнэ. Тэгээд та бүхэн энэ 10 минутын хугацаанд нэмэлт тодруулах зүйлс байвал бас биднээс асууж болно. Мөн арт аппликейшн руугаа ороод хувьцаа эзэмшигчдийн хурал гэсэн баннерыг дараад юунууд саналуудаа өгөх бүрэн боломжтой байгаа. Ард апаараа хувьцаа эзэмшигчдийн хурлын санал өгөх заавар. Ард ап руу нэвтэрч хувьцаа эзэмшигчдийн хурал баннер дээр дарж өөрийн хувьцаа эсвэл нэгж ирэх эзэмшиж буй компанийг сонгоно. Регистрийн дугаараа оруулж санал өгөх хэсэг рүү шилжинэ. Дэлгэцийн дээд хэсэгт хувийн мэдээлэл, хувьцааны тоо харагдах бөгөөд хурлын материал цэстээр дарж хурлын материалтай танилцаарай. Санал өгөх цэстээр дарж хэлэлцэх асуудалд саналаа өгөөрэй.
Ард апаараа хувьцаа эзэмшигчдийн хурлын санал өгөх заавар. Ард ап руу нэвтэрч хувьцаа эзэмшигчдийн хурал баннер дээр дарж өөрийн хувьцаа эсвэл нэгж ирэх эзэмшиж буй компанийг сонгоно. Регистрийн дугаараа оруулж санал өгөх хэсэг рүү шилжинэ. Дэлгэцийн дээд хэсэгт хувийн мэдээлэл, хувьцааны тоо харагдах бөгөөд хурлын материал цэстээр дарж хурлын материалтай танилцаарай. Санал өгөх цэстээр дарж хэлэлцэх асуудалд саналаа өгөөрэй. Хүүхдэд дуртай зүйлээ авахд, хадгалахад, хөрөнгө оруулахад амархан боллоо. Таны хүүхдийн анхны хөрөнгө оруулалт ард киц хадгаламжтай, хувьцаатай, гүйлгээ бүрт урамшуулалтай. Хүүхэдтэйгээ хамт хөрөнгө оруул. Хүүхдэд дуртай зүйлээ авахд, хадгалахад, хөрөнгө оруулахад амархан боллоо. Таны хүүхдийн анхны хөрөнгө оруулалт ард киц хадгаламжтай, хувьцаатай, гүйлгээ бүрт урамшуулалтай. Хүүхэдтэйгээ хамт хөрөнгө оруул. Хүүхдэд дуртай зүйлээ авахд, хадгалахад, хөрөнгө оруулахад амархан боллоо. Таны хүүхдийн анхны хөрөнгө оруулалт ард киц хадгаламжтай, хувьцаатай, гүйлгээ бүрт урамшуулалтай. Хүүхэдтэйгээ хамт хөрөнгө оруул. Хүүхдэд дуртай зүйлээ авахд, хадгалахад, хөрөнгө оруулахад амархан боллоо. Таны хүүхдийн анхны хөрөнгө оруулалт ард киц хадгаламжтай, хувьцаатай, гүйлгээ бүрт урамшуулалтай. Хүүхэдтэйгээ хамт хөрөнгө оруул. Хүүхдэд дуртай зүйлээ авахд, хадгалахад, хөрөнгө оруулахад амархан боллоо. Таны хүүхдийн анхны хөрөнгө оруулалт ард киц хадгаламжтай, хувьцаатай, гүйлгээ бүрт урамшуулалтай. Хүүхэдтэйгээ хамт хөрөнгө оруул. Сайн манай үзэгчдээ Crypto Week арга хэмжээ 4 дахь өдрөө үргэлжилж байна. За бид яг одоо ард апын Тэнгэр системсийн гүйцэтгэх захирал Дашнамтай ярилцах гэж байна. Сайн байна уу та? Сайн байна уу? Ард апын сүүлийн үеийн шинжилтийн талаар ярихгүй юу? За тэгэхээр бид нар жил болго хувьцаа эзэмших урлагаа хийхдээ ард апынхаа шинжилтийн талаараас танилцуулдаг. Тэгээ энэ удаагийн хувьцаа эзэмших урлагаараа бид нар хөрөнгө оруулалтын болон апынхаа үндсэн их кодыг бас нэлээсээ шинжилсэн байгаа. Тэгээд ард ап маань өөрөө үндсэн ард санхүү нэгдлийн хөрөнгө оруулалт хүссэн зогсоох эрхэм зорилгын хүрээнд дижитал маркетплейс бий болох зорилгыг маань хэрэгжүүлэх гол сувг маань болдог. Тэгээд энэний хүрээнд бол бид нар санхүүгийн бүх үйлчлэгийг нэг дөрөс цогцоор авах боломжийг бол ард апаар төвчлээд бий болгож байгаа. За Crypto Week-ийн өмнө бол бид нар зээлдсээ шинжилээд ямар ч байсан хэрэгжлийг хамгийн хялбараар буюу хамгийн цөөн хөрөлтөөр зээл авах боломжийг гаргаж өгсөн. Сая бол хувьцаа эзэмшлийн хурлаараа бид хөрөнгө оруулалтын шинжилгээ бас адилхан хамгийн хялбараар хөрөнгө оруулалт авах боломжийг өгч байгаа. За миний дараа бол бидний төлөвлөгөө бол хоригдлц буюу тэгчил хадгаламж болон хоригдлаа үүсгэхэд бол хамгийн хялбар байх шийдлүүдийг бол оруулж өгсөн зорилготой ажиллаж байна. V5 дээр онцлог пункт шинжилтүүдийн талаар хэлэхгүй юу? За тэгэхээр V5 гэдэг төсөл маань бол өнгөрсөн жилээс үргэлжлээд явж байгаа. За түүнээс хамгийн гол онцлог зүйл маань бол бид дээр маш олон төрлийн санхүүгийн бүтээгдэхүүн байдаг. Тэгэхээр хэрэглэгч өөрөө сонголтоо маш хялбараар хийх, өөр төгсөн санхүүгийн бүтээгдэхүүн авах, тэрийг хамгийн гол нь хамгийн цөөн үйлдэл буюу хамгийн хялбараар авах боломжийг олгож байгаа нь өөрөө маш том онцлог давуу тал болж байгаа. Дээрээс нь ард аппликейшн маань өөрөө ард аппликейшнийг тогтмол хэрэглэснийхэн төлөө бид урамшуулдаг ард ирэх систем байдаг. Тэгэхээр энэ системээс бид нэлээд сайжруулад хүмүүс маань ард апаараа дамжуулаад сар болгон тогтмол урамшуулах боломжийг бас гаргаж өгч байгаа. Энэ маань бас нэг онцлог давуу тал болж байгаа. Ард аппликейшны ерөн цаашдын зорилго өөр ямар шинжилтүүд хийх төлөвлөгөөтэй байгаа вэ? За бидний төлөвлөсөн бол маш олон ажлууд байгаа. За хамгийн ойрын бэлгэхэд ойрхон байгаа төлөвлөж байгаа ажил бол бид нар карт инсайд буюу хүссэн магнитын картыг аптерээ холбох боломжийг гаргаж ирж байгаа. За тэгэхээр энэ холболт маань хийгдэх юм бол та альж банкны харилцаж байсан гэсэн өөрийн харилцдаг магнитын картыг ард аптерээ холбоод санхүүгийн бүх үйлчилгээний дээрээс авах боломжтой болно гэсэн үг. За баярлалаа. За бид яг дөнгөж сая ард апын Тэнгэр системсийн гүйцэтгэх захирал Дашнамтай ярилцлаа. Ард апаараа хувьцаа эзэмшигчдийн хурлын санал өгөх заавар. Ард ап руу нэвтэрч хувьцаа эзэмшигчдийн хурал баннер дээр дарж өөрийн хувьцаа эсвэл нэгж ирэх эзэмшиж буй компанийг сонгоно. Регистрийн дугаараа оруулж санал өгөх хэсэг рүү шилжинэ. Дэлгэцийн дээд хэсэгт хувийн мэдээлэл, хувьцааны тоо харагдах бөгөөд хурлын материал цэстээр дарж хурлын материалтай танилцаарай. Санал өгөх цэстээр дарж хэлэлцэх асуудалд саналаа өгөөрэй.
одоо крипто үндэстэн компани захирал мөнх өргөлтэй ярилцах гэж байна. Сайн байна уу та? Сайн байна уу? Крипто үндэстэн компаниар ойрын үед сонирхож юм юу болж байна? Энэ талаар болцгоо. За манай крипто үндэстэн компани маань өчигдөр хувьцаа эзэмшигчдийн хурлыг амжилттай хийж дуусгалаа. Ерөнхийдөө крипто үндэстэн компани маань сүүлийн хэдэн жил үйл ажиллагаа маань жоохон удаашралтай байсан. Тэрний шалтгаан нь болохоор крипто өвөл буюу сүүлийн хэдэн жил крипто зах зээл маань жоохон уналттай байсантай холбоотой тийм байлаа. Ерөнхийдөө одоо крипто өвөл маань дуусчихин гэж харж байна. Тэгэхээр одоо крипто 100 ирж байгаатай холбоотойгоор манай үйл ажиллагаа илүү идэвхжиж, энэ жил илүү сонирхолтой, илүү содон юмнууд үйл ажиллагаа маань илүү идэвхж болох уу гэж бодож байна да. Крипто үндэстэн компани одоо яг хэрэгжүүлж байгаа онцлог төсөл шинжилтүүд юу байна? За ерөнхийдөө крипто үндэстэн компани маань доор хэд хэдэн охин компаниуд байгаа. Жишээ нь манай Monty гаргасан Монгол DeFi байгаа. Altcoin-ыг гаргасан Artbit гэдэг компани байгаа. Код хөгжүүлэгч Diverse Solution, iDAX бирж маань байна. Суглааны Impers компани маань байна. Ерөнхийдөө эдгээр компаниуд бүгд өөрсдийн гэсэн үйл ажиллагаатай толгой компани крипто үндэстэн. Энэ дундаас хамгийн их фокуслж байгаа компани маань ерөнхийдөө Artbit, Altcoin маань байгаа. Altcoin маань ерөнхийдөө хийгдэж байгаа хамгийн шин содон юм гэх юм бол одоо манай merchant-оор хэлдэг. Merchant буюу одоо ямар нэгэн салбарт үйл ажиллагаа явуулдаг бизнес эрхлэгчид маань манай Altcoin-ыг өөрсдийн урамшууллын оноогоор ашиглах бидний экосистемийн нэг хэсэг болох боломжийг бид нар бүрдүүлчихсэн байгаа гэсэн. За баярлалаа. За бид дөнгөж сая крипто үндэстэн компани захирал мөнх өргөлтэй ярилцлаа. Ardapara хувьцаа эзэмшигчдийн хурлын санал өгөх заавар. Ardapro нэвтэрч хувьцаа эзэмшигчдийн хурал баннер дээр дарж өөрийн хувьцаа эсвэл нэгж ирэх эзэмшиж буй компанийг сонгоно. Регистрийн дугаараа оруулж санал өгөх хэсэг рүү шилжинэ. Дэлгэцийн дээд хэсэгт хувийн мэдээлэл, хувьцааны тоо харагдах бөгөөд хурлын материал цэстээр дарж хурлын материалтай танилцаарай. Санал өгөх цэстээр дарж хэлэлцэх асуудалд саналаа өгөөрэй. Ardapara хувьцаа эзэмшигчдийн хурлын санал өгөх заавар. Ardapro нэвтэрч хувьцаа эзэмшигчдийн хурал баннер дээр дарж өөрийн хувьцаа эсвэл нэгж ирэх эзэмшиж буй компанийг сонгоно. Регистрийн дугаараа оруулж санал өгөх хэсэг рүү шилжинэ. Дэлгэцийн дээд хэсэгт хувийн мэдээлэл, хувьцааны тоо харагдах бөгөөд хурлын материал цэстээр дарж хурлын материалтай танилцаарай. Санал өгөх цэстээр дарж хэлэлцэх асуудалд саналаа өгөөрэй. Ardapara хувьцаа эзэмшигчдийн хурлын санал өгөх заавар. Ardapro нэвтэрч хувьцаа эзэмшигчдийн хурал баннер дээр дарж өөрийн хувьцаа эсвэл нэгж ирэх эзэмшиж буй компанийг сонгоно. Регистрийн дугаараа оруулж санал өгөх хэсэг рүү шилжинэ. Дэлгэцийн дээд хэсэгт хувийн мэдээлэл, хувьцааны тоо харагдах бөгөөд хурлын материал цэстээр дарж хурлын материалтай танилцаарай. Санал өгөх цэстээр дарж хэлэлцэх асуудалд саналаа өгөөрэй. Ослын дээр таны хайртай хүмүүсийн амийг хамгаалж байдаг. Наал үнэтэй гар утсыг тань эвдэрч гэмтэхээс сэргийлдэг. Зөөлөвч бяцхан үсийг тань гэмтэж бэртгэхээс хамгаалдаг. Дуулга барилгачдыг нэг бус удаа осол аюулаас хамгаалсан. Таны амьдралын эрсдэлгүй амар амгалан байдал энгийн зүйлээс эхэлдгийг та анзаардгүй. Амар тайван амьдралд хөтлөх ард даатгал таны даатгал. Нийт харилцагч хувьцаа эзэмшигчдээ 30 жилийн ойн баярын мэнд дэвшүүлээ. Ослын дээр таны хайртай хүмүүсийн амийг хамгаалж байдаг. Наал үнэтэй гар утсыг тань эвдэрч гэмтэхээс сэргийлдэг. Зөөлөвч бяцхан үсийг тань гэмтэж бэртгэхээс хамгаалдаг. Дуулга барилгачдыг нэг бус удаа осол аюулаас хамгаалсан. Таны амьдралын эрсдэлгүй амар амгалан байдал энгийн зүйлээс эхэлдгийг та анзаардгүй. Амар тайван амьдралд хөтлөх ард даатгал таны даатгал. Нийт харилцагч хувьцаа эзэмшигчдээ 30 жилийн ойн баярын мэнд дэвшүүлээ. Ослын дээр таны хайртай хүмүүсийн амийг хамгаалж байдаг. Наал үнэтэй гар утсыг тань эвдэрч гэмтэхээс сэргийлдэг. Зөөлөвч бяцхан үсийг тань гэмтэж бэртгэхээс хамгаалдаг. Дуулга барилгачдыг нэг бус удаа осол аюулаас хамгаалсан. Таны амьдралын эрсдэлгүй амар амгалан байдал энгийн зүйлээс эхэлдгийг
Та анзаардгүй. Амар тайван амьдралд хөтлөх ард даатгал. Таны даатгал. Нийт харилцагч хувьцаа эзэмшигчдээ 30 жилийн ойн баярын мэнд дэвшүүлье. Гүйлгээ бүрээсээ урамшуул авмаар байна уу? Хэрв та ард автай бол гүйлгээ хийх бүртээ. Хөрөнгө оруулалт хийхдээ. Хуримтлалдаа орлого нэмэхдээ. Бүх төрлийн зээлийн үйлчлэл явахдаа. Даатгалын үйлчлэл явахдаа. Ард койны урамшуулалт болон ардын эрх авах боломжтой. Бүгдийг нэг дороос авдаг биш өгдөг ав. Ард ав. Гүйлгээ бүрээсээ урамшуул авмаар байна уу? Хэрв та ард автай бол гүйлгээ хийх бүртээ. Хөрөнгө оруулалт хийхдээ. Хуримтлалдаа орлого нэмэхдээ. Бүх төрлийн зээлийн үйлчлэл явахдаа. Даатгалын үйлчлэл явахдаа. Ард койны урамшуулалт болон ардын эрх авах боломжтой. Бүгдийг нэг дороос авдаг биш өгдөг ав. Ард ав. Гүйлгээ бүрээсээ урамшуул авмаар байна уу? Хэрв та ард автай бол гүйлгээ хийх бүртээ. Хөрөнгө оруулалт хийхдээ. Хуримтлалдаа орлого нэмэхдээ. Бүх төрлийн зээлийн үйлчлэл явахдаа. Даатгалын үйлчлэл явахдаа. Ард койны урамшуулалт болон ардын эрх авах боломжтой. Бүгдийг нэг дороос авдаг биш өгдөг ав. Ард ав. Ухаалаг хөрөнгө оруулагч үнэт цасны хоригдлол ард авд нэмэгдлээ. Ухаалаг хөрөнгө оруулагч үнэт цасны хоригдлол ард авд нэмэгдлээ. Ухаалаг хөрөнгө оруулагч үнэт цасны хоригдлол ард авд нэмэгдлээ. Ухаалаг хөрөнгө оруулагч үнэт цасны хоригдлол ард авд нэмэгдлээ. Ухаалаг хөрөнгө оруулагч үнэт цасны хоригдлол ард авд нэмэгдлээ. Ухаалаг хөрөнгө оруулагч үнэт цасны хоригдлол ард авд нэмэгдлээ. Ухаалаг хөрөнгө оруулагч үнэт цасны хоригдлол ард авд нэмэгдлээ. Мөгөд хурлын дэгийн дагуу санал хураалтыг хааж тоолгын комиссоос энэхүү хуралд холбогдох хилцэх асуудал тус бүрээр санал хураалтын дүнг нэгтгэн та бүхэнд танилцуулж байна. За хилцэх асуудал 1. Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн 9-р зүйлийн 9-ийн нэгд хэсэг, компани тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62-ийн нэгдэх хэсэг, санхүүгийн зохицуулах хорооны хөрөнгө оруулалтын сан гүйцэтгэн байгуулах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олох түнд хяналт авах журмын 9-р зүйлийн 9-ийн 2 дахь хэсгийн дагуу хуралд оролцсон болон саналын утсаар өрчлөлийн ирүүлсэн санал болон ардапаар ирүүлсэн саналыг тус тоолж санал хураалтын дүнг нэгтгэснийг тогтоох нь. За 1. Ард менежмент үн цасны компани хөрөнгө итгэмжлэлийн удирдах үйлчилгээний жилийн тайланг батлах тухай асуудалд хуралдаанд оролцсон саналын эрхтэй нийт сая 423,565 ширхэг буюу 60/111%-ийн нэг жирх эзэмшигчид оролцсон бөгөөд за хурлаар сая 425,000
918 ширхгийн нэг жирх эзэмшигчид санал өгснөөс за зөвшөөрсөн сая 317,530 ширхэг буюу 92.55%-аар тус асуудал нь бол дэмжигдлээ. За хилцэх асуудал 2 буюу хурлаар хилцсэн 2023 оны үйл ажиллагааны тайланд төлөөлөл удирдах зөвлөлийн гаргасан дүгнэлтийг батлах тухай асуудал хуралдаанд оролцсон нийт саналын эрхтэй сая 423,565 ширхэг буюу 60.11%-ийн нэг жирх эзэмшигчид оролцсон бөгөөд хурлаар сая 419,130 ширхгийн нэг жирх эзэмшигчид санал өгснөөс сая 419,000 тэг 30 ширхэг буюу 99.68%-аар тус асуудал нь батлан шийдвэрлэлээ. За хилцэх асуудал 3 хурлаар хилцсэн Гацтион банкны хөрөнгө хадгалах үйлчилгээний жилийн тайланг батлах тухай асуудал хуралдаанд оролцсон саналын эрхтэй нийт сая 423,565 ширхэг буюу 60.11%-ийн нэг жирх эзэмшигчид оролцсон бөгөөд хурлаар сая 419,130 ширхгийн нэг жирх эзэмшигчид санал өгснөөс сая 419,130 ширхэг буюу 99.69%-ийн саналаар тус асуудал нь дэмжигдлээ. За хилцэх асуудал 4 хурлаар хилцсэн 2023 оны санхүүгийн тайланд хийсэн хөндлөнгийн аудитын дүгнэлтийг батлах тухай асуудал хуралдаанд оролцсон саналын эрхтэй нийт сая 423,565 ширхэг буюу 60.11%-ийн нэг жирх эзэмшигчид оролцсон бөгөөд хурлаар сая 419,130 ширхгийн нэг жирх эзэмшигчид санал өгснөөс сая 418,630 ширхэг буюу 99.65%-аар тус асуудал нь дэмжигдлээ. За хилцэх асуудал 5 хөрөнгө оруулагч үндэстэн хамтын сангийн зарласан нэг жирхийн тоог нэмэгдүүлэх тухай асуудал хуралдаанд оролцсон саналын эрхтэй нийт сая 423,565 ширхэг буюу 60.11%-ийн нэг жирх эзэмшигчид санал өгснөөс за зөвшөөрсөн сая 418,513 ширхэг буюу 99.65%-аар тус асуудал нь мөн адил шийдвэрлэгдлээ. За хилцэх асуудал 6 хөрөнгө оруулагч үндэстэн хамтын сангийн дүрмд өөрчлөлт оруулах тухай асуудал хуралдаанд оролцсон саналын эрхтэй нийт сая 423,565 ширхэг буюу 60.11%-ийн нэг жирх эзэмшигчид оролцсон бөгөөд хурлаар сая 419,130 ширхгийн нэг жирх эзэмшигчид санал өгснөөс сая 418,000 тэг 13 ширхэг буюу 99.61%-аар тус асуудал нь дэмжигдлээ. За хилцэх асуудал 7 хөрөнгө оруулагч үндэстэн хамтын сангийн хөрөнгө оруулалтын бодлогын бичиг баримтад өөрчлөлт оруулах тухай асуудал хуралдаанд оролцсон саналын эрхтэй нийт сая 423,565 ширхэг буюу 60.11%-ийн нэг жирх эзэмшигчид оролцсон бөгөөд хурлаар сая 418,930 ширхгийн нэг жирх эзэмшигчид санал өгснөөс зөвшөөрсөн сая 418,930 ширхэг буюу 99.67%-аар тус асуудал нь мөн дэмжигдлээ. За хилцэх асуудал 8 төлөөлөл удирдах зөвлөлийн 2024 оны үйл ажиллагааны зардлын төсөв батлах тухай асуудал хуралдаанд оролцсон саналын эрхтэй нийт сая 423,565 ширхэг буюу 60.11%-ийн нэг жирх эзэмшигчид оролцсон бөгөөд хурлаар сая 419,130 ширхгийн нэг жирх эзэмшигчид санал өгснөөс зөвшөөрсөн сая 418,530 ширхэг буюу 99.65%-аар тус асуудал нь мөн адил батлан шийдвэрлэгдлээ. За ингээд хурлын дэгийн дагуу энэхүү хурлыг хаана уу хэмээн сангийн менежер Даваа самбуу таныг энэхүү тайзнаа урьж байна. За тол баярлалаа. Хурлын дэгийн дагуу тогтоолын төслүүдийг уншиж танилцуулъя. За нэгдүгээр асуудлын хувьд хөрөнгө оруулагч үндэстэн хамтын хөрөнгө оруулалтын сангийн нэг жирх эзэмшигчдийн хурлын тогтоол. За хөрөнгө итгэмжлэн удирдах үйлчилгээний жилийн тайланд хийсэн төлөөлөл удирдах зөвлөлийн дүгнэлтийг батлах тухай. Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн 9-р зүйлийн 9-ийн 1-р хэсэг санхүүгийн зохицуулах хорооны 21 оны 275 тоод тогтоолоор батлагдсан хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулах, үйл ажиллагаа эрхлэх,
тусгай шуурлагах түүнд хяналт тавих журмын 9-р зүйлийн 9-2-ын 3 дахь хэсэг хөрөнгө оруулагч үндэстэн сангийн хамтын хосын 2024 оны нэг жирх эзэмшигчдийн ээлжит хурлын тэмдэглэл болно. Тоолгын комиссийн тогтоолыг тус үндслэн тогтоох нь ард менежмент үндэс засны компани хөрөнгө итгэмжлэн удирдах гэрээний дагуу үзүүлсэн үйлчилгээний 2023 оны жилийн тайлангийн талаарх төлөөлөл удирдах зөвлөлөөс өгсөн дүгнэлтийг баталсуугай. Тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллахыг төлөөлөл удирдах зөвлөлд даалгасуугай. Нэгдүгээр асуудал батлагдсан байна. За тэгээд тогтоол нь доорх төслөөр гарах юм байна. За хоёрдугаар асуудлын хувьд хөрөнгө оруулагч үндэстэн хамтын хосын 2023 оны санхүүгийн болон үйл ажиллагааны тайланд хийсэн төлөөлөл удирдах зөвлөлийн дүгнэлтийг батлах тухай. За хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн 9-р зүйлийн 9-ийн 1-р хэсэг санхүүгийн зохицуулах хорооны 22 оны 275 дахь тогтоолоор батлагдсан. За сангийн журам болон журмын 9-р зүйлийн 9-21 2-ын 1 дэх хэсэг хөрөнгө оруулагч үндэстэн хамтын хосын 24 оны 1 жирх эзэмшигчдийн ээлжит хурлын тэмдэглэл тоолгын комиссийн тогтоолыг тус үндэслэн тогтоох нь хөрөнгө оруулагч үндэстэн хамтын хосын 2023 оны санхүүгийн болон үйл ажиллагааны тайлангийн талаарх төлөөлөл удирдах зөвлөлийн дүгнэлтийг баталсуугай. Тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллахыг төлөөлөл удирдах зөвлөлд даалгасуугай. За 3 дахь асуудлын хувьд Кастион банкны хөрөнгө хадгалах үйлчилгээний жилийн тайланд хийсэн төлөөлөл удирдах зөвлөлийн дүгнэлтийг батлах тухай. За нөгөө хуулийнхын залтууд нь ижлэхэн байгаа учраас шууд гол залтуудыг яриад өчөө. За Хаан банк ХК-гийн Кастион банкны хилцэн хөрөнгө хадгалах үйлчилгээ үзүүлэх гэрээний дагуу үзүүлсэн үйлчилгээний 2023 оны жилийн тайлангийн талаарх төлөөлөл удирдах зөвлөлийн дүгнэлтийг баталсуугай. За тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллахыг төлөөлөл удирдах зөвлөлд даалгасуугай. За хараат бус аудитын байгууллагын гаргасан дүгнэлтийг батлах тухай. За хөрөнгө оруулагч үндэстэн хамтын хосын 2023 оны санхүүгийн тайланд хийсэн түүнд хийгдсэн хараат бус аудитын байгууллагын дүгнэлтийг баталсуугай. Тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллахыг төлөөлөл удирдах зөвлөлд даалгасуугай. За хөрөнгө оруулагч үндэстэн хамтын хосын зарласан нэг жирхийн тоог нэмэгдүүлэх тухай. За санхүүгийн зохицуулах хорооны холбогдох журамд өөрчлөлт орсонтой холбоотой хөрөнгө оруулалтын сангийн 4-ийн 4-ийн 5 дахь хэсэг заасан зарласан нэг жирхийн тоог 100 сая ширхэг болгон өөрчилж нэгж ирэх эзэмшигчдийн хурлаа тогтоолоор дүрмийн шинжилэн баталсуугай. Тогтоолын хэрэгжилтийг хангаж холбогдох зөвшөөрлийг санхүүгийн зохицуулах хорооноос авах сангийн дүрмийг эрх бүхий байгууллагад бүртгүүлэх ажлыг ард менежмент компанид даалгасуугай. За хөрөнгө оруулагч үндэстэн хамтын хосын дүрмийн шинжилэн батлах тухай. За хөрөнгө оруулалтын сангийн дүрмд заасан зарсан нэг жирхийн тоо өөрчлөгдсөнтэй холбоотой дүрмд холбогдох өөрчлөлтийг оруулж хавсралтаар шинжилэн баталсуугай. Тогтоолын хэрэгжилтийг хангаж холбогдох зөвшөөрлийг санхүүгийн зохицуулах хорооноос авах сангийн дүрмийн эрх бүхий байгууллагад бүртгүүлэхийг ард менежмент компанид даалгасуугай. За хөрөнгө оруулагч үндэстэн хамтын хосын хөрөнгө оруулалтын бодлогод өөрчлөлт оруулах тухай. Эрх бүхий байгууллагаас баталсан хөрөнгө оруулалтын сангийн актив тавигдах шаардлагад өөрчлөлт орсонтой холбогдуулна. Хосын хөрөнгө оруулалтын бодлогод өөрчлөлт оруулж хавсралтаар шинжилэн баталсуугай. Хөрөнгө оруулалтын бодлого активын шаардлагад нийцүүлэн сангийн хөрөнгийг удирдах ажиллахыг хосод үйлчилгээ үзүүлэгч ард менежмент компанид даалгасуугай. Тогтоолын хэрэгжилтийг хангаж хяналт тавьж ажиллахыг хосын төлөөлөл удирдах даалгасуугай. За төлөөлөл удирдах зөвлөлийн үйл ажиллагааны зардлын төсөв батлах тухай. Төлөөлөл удирдах зөвлөлийн 2024 оны үйл ажиллагааны зардлын төсвийг хавсралт ёсоор баталсуугай. Тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллахыг төлөөлөл удирдах зөвлөлийн нарийн бичгийн дараад нэгтлэн бодогч нарт даалгасуугай. За өнөөдөр 2023 оны ээлжид хурал маань амжилттай болж өндөрлөө. Тэгээд та бүхэнд хурлын тогтоолыг танилцуулж дуслаа. За тэгээд хуралдаа ирсэн та бүхэнд баярлалаа. Хурлыг үгээр хаяа. Ард апара хувьцаа эзэмшигчдийн хурлын санал өгөх заавар. Ардапро нэвтэрч хувьцаа эзэмшигчдийн хурал баннер дээр дарж өөрийн хувьцаа эсвэл нэгж ирэх эзэмшиж буй компанийг сонгоно. Регистрийн дугаараа оруулж санал өгөх хэсэг рүү шилжинэ. Дэлгэцийн дээд хэсэгт хувийн мэдээлэл, хувьцааны тоо харагдах бөгөөд хурлын материал зэс дээр дарж хурлын материалтай танилцаарай.
санал өгөх цэс дээр дарж хэлэлцэх асуудалд саналаа өгөөрэй.